Байгаль дээлтэй зөв засчлаа. Монгол Албан клуб 5 жил. Монгол Албан клубын залуус маш баярлалаа. Юуны өмнө бас ингэж хүлээж авч, хооллож, бас ингэж газарчилж өгч байгаа явдлаас маш их талархаж байна. Товд аймгийн Монгол Албан клубын 5 жилийн тунгалаг баялаг спорт агчтай холбоо үүс магадлалын 1 жилийн хүрээнд бид нар одоо Баялаг аймгийн Ховд аймгийн үзэсгэлэн газруудаар спорт агчтай аяллалын одоо анхны аялал бол хийх гэж байна. Тэгээд бидэнтэй хамт бас сайхан өрсөг уулзалт хийгээд бас ингэ туршлага солилцох одоо энэ сайхан Тогн агш нь одоо бид нар өнөхөр баяртай байгаа. Бас Ховд аймгаас та бүхэндээ зөвлөлөө бас нэг гарын биелэг дурсгалын зүйлийг бас гэж гардаж өгөхийг хүссэн юм аа. Тэгээ манай Ховд аймгийн бас шүтэн мод болох одоо Баатраа ахны уулынхаа нөхөө зургийг одоо нэг уут нутгийн брендийн ам та бүхэнд бас энэ өгчөө гэж бодож байна. Ой. Заавал
болохоор зэрэг манай энэ клубын гишүүд харуулаа Баян аймгийн Таван багтад Хоргон нуур, Хатан нуур, Зүрхэн нуур энэ саргаалаар штах явж ирсэн мийг мэдээд таатай байна. Хойш ч гэсэн энэ спортыг хөгжүүлэх, залуучуудыг татан оруулах, байгаль одоо орчноо одоо загасчлыг хамгаалах үйл ажиллагаанд манай залуучууд идэвхтэй оролцож байгаад сэтгэл таатай байдаг. За миний хувьд болохоор зэрэг загасчлыг бас нэлээд хэдэн жилийн удаас сайн дурын сонирхогч юм байсан. Одоо энэ клубт энэ Монгол Алтай хадран энэ төрийн бас байгууллагын нийгэмд надад гишүүнээр оролцож эднэртэй зааварлаж эднэртэйгээ сурах юм сурч ингэж явдаг юм аа. Тэгээ хойш ч гэсэн энэ багийнхаа хамт олонд амжилт хүсье гэж хэлье да. За Монгол хадран клуб юм 5 жилийн болж байгаатай тохиолдолн бид бүхэн нэгэн баг болж Ховд аймгаас 10 гишүүний хамтдаар Ховд Баян гэж чиглэлийнхаа гол нууруудаар явж Монгол хадран загсныхаа тархад амьдрах орчин нутагших тэр бүхий зүйлсийг үзэж танилцаад ирлээ. Маш сайхан аялал болж өнгөрлөө. Тэгээд нийтдээ 1300-аад гаруй километр замыг туулаад 4-5 өдрийн хооронд сайхан аялаад ирлээ. Тэгээд бид бүхэн аяллахаа явцад бол сонирхолтой, хөгжилтэй маш олон зүйл байсан ба бид нэр байгальд ээлтэй эко тэр аяллыг хийхийг зорилоо. Тэгээд байгаль дэлхийгээ хүмүүс минь бас хайрлаж хамгаалж байгаарай. Зарим газар бас хог ундааны сав, архины сав байсныг бид бүхэн ачаад машиндаа ачаад ирсэн байгаа. Тэгээд та бүхний гэсэн эко зөв аялж байгаль дэлхийгээ хайрлаж Монгол хадран загсаа зөв зохистойгоор загсчилж үр хойчтой Монгол хадран загсыг унган төрхөөр үлдэхийг нийт клубийнхаа гишүүдийнхаа нийт өмнөөс уриалж байна. Баярлалаа. Ховд аймгийн спорт загсчлалын Монгол хадран клубын 5 жилийн тунгалаг буйнд спорт загсчлалын холбооны 1 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа Алтан Монгол хадран аялал маань амжилттай үргэлжилж байна. За энэхүү аяллаа гол зорилго маань Баян аймгийн Хатуурган нуур, за Ховд гал дагуу бид нар хамгийн том хадран загас барих юм одоо зорилгыг одоо агуулсан юм одоо аяллыг зохион байгууллаа. Алтан Монгол хадран аяллын ерөнхий ивент тэтгэгчээр Сэгүрлэн гишүүн хүрээд орж, за дэмжин тусч ажилласан Ховд аймгийн прокурорын газар, за Unitel Mobicom салбарын Ховд салбар, Big Fish загсны дэлгүүр, за Жаргал сүрэн эзэнтэй Алтан луу дэлгүүр маань бид бүхэнтэй хамтарч ажилласан. Та бүхэнд бас баярлалаа гэдгээ нийт аяллын гишүүний багийн гишүүдийн өмнөөс баярлалаа талархснаа илэрхийлж байна.